За сайн байна уу амраг ирээ. За хаанаас хаурж явна хаа. За хаанаас хаурж явна. Хотоос өмнөгөө явж байна. Таны машины үзлэг дууссан юм шүү. За тий баг. 2020 оны 10 сарын 21-нд хамгийн сүүлд орсон юм. 10 сарын 21. Тэ. Тэгэхээр нэг та техникийн үзлэг онцлогоонд бүрэн хамрагдсан тэрвэстэй бол улсын хөдөлгөөнд замын хөдөлгөөнд оролцоод явах хэрэгтэй. Галын хор имээсэн ослын тэмдэг байна уу? Багацны энэ доор байгаа. За бүгдээрээ. Банкраад банкраад. Одоо энэ имээсэн. Тий. Тууштай. Таны галын хор имээсэн ослын гурван үзэж тэтгэв. Чи гурвалж шүү. Имээсэн. Имээсэн юмуд галын хор. Гурвалжин галын хор хоёр. Тэр их хотод орчихсон байх та. Нөгөө төмгийн юм багс байдаг. За имээсэн баг галын хор байхгүй тий. Гурлаа юу? Цапас дугуй. Запас тогон доо. Хийтэй юу? За. За. Ослын гурвалжин бол байна. Галын хор. Цапас дугуй. За. За ингээд нийтлэг зөрчил та бүхэн бас анзаарж байгаа. Галын хор, имээсэн, ослын гурвалжин байхгүй ингээд хөдөлгөөнд оролцсон явж байгаа. Цапас дугуй байгаа юу? За запас дугуй байх нь бол байна. Гэтэ юугүй вэ? Хийгүй вэ? Говийн чиглэлд яваад хэрвэсэл MS тэмдэглэгээтэй өвөл зуны бидний ярьдгаар нэг дөрөв үлрэлийн гэж. Гэтэ хэн бол өвлийн үлрэлийн дууны хээтэй ингээ хол зам явж байгаа. Яагаад зуны дугуйг тавьж хэрэглэх ёстой гэвэл зуны дугуйны одоо хийгдэж байгаа материал нь өвлийн дугуйныхыг бодвол илүү их сайн нэгтралтай. Дээрэс нь одоо тороос бол маш их сайн нэгт хийгдсэн байдаг. Тийм учраас хол замд явхад бол хаалт өсвөд бол дугуй хаалж буудахгүй гэсэн. За өвлийн дугуйны хувьд болохоор тороос бол зуны дугуйг буудах юм бол маш сэрэг хийгддэг. Тэгээд зөөлөн шавтаа болон застаа ингэж барьцалдаж явах зориултаар хийгдсэн учраас зөөлөн байдаг. Тэгээ ийм өвлийн дугуйтай тээвэр эсвэл 100 хөдөлгөөнд ингээд хол замд асфальтын замд хаалт үсээд явхаараа буудах юм эрсдэлтэй байдаг. Хоромсны гэрэл бол яг энэ арын салхин шийдлийг бол асч чинь ингээд дахиад гიშгээрээ. За энэ зүүн талынх бол асч чинь. За энэ бол ерөөхдөө хагалсан гимтсэн байна. Ингээ харагдахгүй гэсэн. За энэ байдал нь өөрөө шөнө оройн цагаар бол араас яваад тэрвэслийн урталтай яваад тэрвэслийг харах боломжгүй нөхцөл байдал үүсгэж торомс гიშгсэн зайлшгүй төсөлтөөс үед харахгүйгээр аас нь үрэх нөхцөл байдал үүсэж байна. 0-аас 10 насны хүүхдийг урдлын судал дээр дээвлэхгүй дүрэн байгаа мэдгүй. Тэгээ яагаад өөртөө бүсээ хүслэхгүй нэ? Эгийн уугцсан. За дийлэх орон нутгад гарч байгаа зөрчлийн дийлэх нь ингээд өөртөө бүсээ бүслэхгүй бага насны хүүхдийг урдлын судал дээр ингээ аваа явж байгаа. За зайлшгүй зогсолт хийсэн ямар нэг осол аврагсан үед хүүхд урд сонх мөргөх, урд салуу мөргөх, ач машинаа шидэгдэх ийм тохиолдол үүсэж байгаа. Тэгэхээр энэ ингээд тав хүн харахад дандаа эцэгчүүдийн өөрсдийн хайхамжгүй байдлаас үүсэж байгаа. За та хүүхдээ хоошоо суучих нэгдүгürt. За хоёрдугаар та буугаад ирдэ. За яг одоо бид нар орон нутгийн замд хяналт шалгалтыг хийж байгаа гэдэг та бүхэн бас анхаарч байгаа байх. Дугаар яасан? Уртлаа устд живэлцсэн. Тэгээ яг хөдөлгөөнд оролцсон. Тойрны авд уртлаа хийсэн. Улсын дугаар бол хөдөлгөөнд оролцох хориглоо шүү дээ. Энэ тохиолдолд та хүм мөргөөд машин мөргөөд цухтавал яах вэ? Гэхдээ яах вэ? Хойноос шаарах машин. Та цухтавал яах вэ? Таныг мөргөөд цухтавал яах вэ? Жолооч нар хэлж байгаа гол ус гарсан, дугаар хайсан гэдэг. Тийм бол та хамгийн ойр орчинд байх аймаг юм уу? Автер үнсэн төв рүү ороод улсын дугаарыг хэвлүүлээд хөдөлгөөний үргэлжлүүлэх ёстой. Тэгэхээр цагдаагийн байгууллагын алба багчаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээд хөдөлгөөний үргэлжлүүлэх нь танд аюулгүй байдлыг бий болохгүй байх үндсэл юм шүү гэдэг та бүхэн ойлгох хэрэгтэй. Цонхны шил арчиж шин. За бас ингээд ус байхгүй. Ингээд энэ өөрөө ингээд жолооч харагдах шиг нэг хязгаарлалт болчих. Эрдэн бол маш сайн зөөлөн байх хэрэгтэй. За ингэснээрээ бол цонхыг бүрэн арчиж жолоочд харагдах хүчнийг одоо сайжруулна. Тэгэхээр нөхцөл байдал яг ийм байгаа. Шил арчичны шингэн гэдэг нь таны одоо ингэ яг шавар шахгүй болсон үед жолооч харагдах хүчийг сайжруулна те. Тэгэхээр энэ бас аюул байдал болж байгаа. За ерөнхийдөө жолооч нарын гаргаж байгаа нийтлэг алдаа дутагдлыг бас та бүхэн ингээд харж байгаа. Бид нэг 2-3 машин зогсоож үзтээ бүгдээрээ бага насны хүүхдийг замлгүй дүрм зааснаар тээвэрлээгүү дандаа уртлын суудал дээр тээвэрлсэн. Эсвэл одоо зориултын суудалтаа шигнэ зориултын суудал дээр нь тээвэрлээгүү. Ингээд хөдөлгөөнд орж явж. За мөн нөгөө нэг
Ослын гурвалжин, галын хоор, эми сан ямар нэгэн одоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан шил арчигч шингэн хүртэл ингээд байхгүй хөдөлгөөнд орж байгаа та бүхэн бас харж байгаа. Тэгэхээр энэ бүгд маань та бүхэн ялангуяа хот суурангаас орон нутгийн замд зорчиж байгаа үед таны аюулгүйдлийг хангах байгаа бас нэг нөхцөл байдал бий болно шүү гэдгийг анхаарах хэрэгтэй.